За сайн бацхан ICT Expo 2015 3 дахь өдрөө үргэлжлээ явуулж байна. Та бүхэн хэрвээ Монголын мэдээллийн технологийн хөгжил хаана явж байгааг мэдхийг хүсэх юм бол эдгээр амралтын өдрүүдээр ICT Expo дээр Michelle Expo дээр хүрэлцэн ирж павильонуудаар орж сонирхороо. Энэ ч олон сонирхолтой зүйлс байгаа шүү. Бид одоо ICT Expo 2015 дээрээс шууд дамжуулж байна. Энд чи харагдаж байгаа шүү дээ Amitros технологи компани дээр бид хүрэлцэн ирээд байна. Тэдний павильон дээр тавьсан дэлгэн харуулсан бүхэл зүйлсийг Монгол залуучууд өөрсдөө загварыг нь гаргаж бүгдийг нь өөрсдөө хийсэн. Тэгэд энд харагдаж байгаа шүү дээ жижигхэн дөрвөлчин дөрвөн ширхэг зүйлийг таарж байгаа. Агаарын чанарын мэдрэгч буюу ерөнхийдөө энийг бол Nest thermostat гэж ойлгож болно. Энэ агаарын чийгслийг, температурыг, хүчил төрөгч, хүний нүдэнд үзэгдэх тоосон сарын агуулмжийн мэдээлэл тулгуурлаад танай гэрийн бүхэл мэдээлэл гаргаж ирнэ. Хоёрт нь болохоор гэмт хааллахын эсрэг мэдрэгч гэдэг. Энд ч байгаа голынх нь мэдрэгч бол хөдөлгөөн мэдрэгч, харин энэ нь болохоор чимээ танигч. Тэгэхээр энэ хоёрыг нийлүүлснээр танай гэрт ямар нэгэн гэмт хааллага гарах, хулгай сэлгээ орохоос сэргийлж болно гэж мэдгийчлээ. Галын аюулын эсрэг мэдрэгч нь болохоор зөвхөн утаа мэдрээ зогсохгүй, дээрээс нь бас халууныг, дулааныг мэдэрдэг. Тэгэхээр танай гэрт гал гарлаа гэсэн тохиолдолд бас л дорн мэдж боломжтой. Ерөнхий зориулалтын Zigbee удирдлага гэдэг энэ бол Zigbee гэдэг технологид суурилж эдгээр зүйлсийг хөгжүүлэх, эдгээр төхөөрөмжийг бүтээх боломжтой болсон гэж компанийн мэдгэгдсэн. Тэгэхээр энэ дөрвөн төхөөрөмж дээр бүгдээрэн дээр нь Zigbee утасгүй технологи суурилсан. Энд харагдаж байгаа таблет бол мөн л монголчуудын бүтээсэн. Нэг зүйлийг хэлэхэд Amitros компани бүтээсэн энэ төхөөрөмжүүдийг бүгдийг нь Dobbu гэсэн нэрийн доор брэнд болгосон юм байлаа. Ингээд Dobbu брендийн өөрсдийнх нь нэрийн таблет энд харагдаж байна. Энэ таблетын тусламжтайгаар бүхэл төхөөрөмжөдөө удирдах болно. Нэгдүгээрт, хоёрдугаарт Dobbu таблет нь өөр дээрээ Amitros компанийн өөрсдийнх нь бүтээсэн үйлдвэрлэлийн систем, Android үйлдвэрлэлийн систем дээр ажилладаг юм байна. Энэ төхөөрөмжийг авч суурилуулах та заавал Dobbu таблетыг ашиглах шаардлагагүй. Өөр бусад таблетууд дээр өөрийн ашигладаг iPad гэдэг юм уу, эсвэл Samsung-ийн таблет дээр аппликейшнийг нь суулгаад бүхэл зүйлсээ удирдах болно. Энд чинь хөгжмийн аппликейшнийг одоо ажиллуулж үзүүлэх гэж байна. Дээшээ, доошоо, тэгээд зогсоох гэсэн гурван товчлорын тарагч байна. Тэнд байгаа хөшгийг одоо энэ чэнээс удирдах үзүүлээ. Би дээшээ товчлоор дарлаа. Тэр цагаан хөшиг дээшээ болж байгааг харж байгаа. Одоо зогсоогоод би доош нь болгонгууд автоматар таны хөшиг нээгдэж хаагдана. Тэгэхээр та заавал гэртээ байх шаардлагагүйгээр гэрийнхаа хөшгийг нээж хаах, гэрэл ингээ унтраах гэх мэт бүхэл зүйлсийг хийж болох нь. Dobbuгийн таблет дээр байгаа нэг зүйлийг анзаарах юм бол энэ доор home button Монгол гэрийг дүрсэлсэн байлаа. Монголчуудын өөрсдийнх нь бүтээсэн зүйлүүдийг утгаараа бас энэ аппликейшн дээр хүртэл харагдаж байгаа нөх өрнөц юм аа. Энд ч цэвэрлэгаан байна. Тэгээд чийдэнгүүдээ асааж унтраах, чийдэнгийнхаа өнгийг сонгох сонголтууд байна. Одоо энэ ч эргээд харах юм бол миний ард байгаа чийдэнг гэрэл өнгийг сольж унтрааж, асааж унтрааж болох нь. Ингээ бүх гэрлээ унтраасны дараа нэг дээдлээс нэхлээ асаая. Цинкер, улаан, ногоон. Ингээд нийт бүх гэрлээ ингээд асаачж байна. Тэгээ энийхээ өнгийг нь сольж болно. Ямар өнгөтэй болох вэ гэдгийг бүгдийг энэ таблетэн дээр бүгдийг нь өөрөө хийж болох юм байлаа.